За өнөөдөр 2025 оны 21 дугаар дасгалыг хамтдаа ажиллацгаая. За 21 дугаар дасгал дээр бол инфляцийг бууруулах төрөөс авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа хэлнэ вэ гэсэн байна. За би тэр мөн адилхан та бүхэн бэлтгэж зогсоож агаад асуултандаа хариулах гэж үзээрэй. Тэгээд хичээлийн үзлэлээр хамтдаа шалгацгаая. За инфляцийг бууруулах төрийн бодлого. За нэг төрлийн инфляц гэдэг нь бол ерөнхийдөө зах зээл дээр байгаа бараа үйлчлэгээний үнийн түвшин нийтээр өсөх үзэгдлийг үл хэлнэ гэсэн үг. За тэгээд инфляцийг бууруулах төрийн бодлогоны хүрээнд бол за нэгт бол мөнгөний бодлого байна те төв банк хэрэгжүүлдэг. За бодлогын хөг нэмэх гэж байна. За энэний үг гэхээр зээл авах хүртэг өсөж хэрэглээ ба хөрөнгө оруулалт буурна гэсэн үг. За зээлийн хэмжээнд бодлогын хөгөөр нөлөөлнө гэсэн үг байна өөрөөр хэлбэл. За бид нь болохоор мөнгөний нийлүүлэлтийг багасгах буюу зах зээл дээр байгаа мөнгөний хэмжээг бууруулан мөнгө шинээр хэвж гаргахгүй гэсэн. За банкны нөөцийн шаардлагыг нэмэх буюу банкуд бага зээл олгож эхэлнэ гэсэн. Ингэснээр хүн амын худалдаа авах чадвар буурж байна гэж үзэх нь. Энэ бол төрөөс хэрэгжүүлж байгаа инфляцтай тэмцэж байгаа нэг арга зам байх нэ. За хоёрт нь төсвийн бодлогоор дамжуулж төсвийн зардлыг танах гэж байна. За илүүдэл эрэлтийг бууруулнаа гэж байна. Яагаад тэгэхээр төсвийн зардлыг танах гэдэг маань нийтийн шинжтэй ажил төсөл хөтөлбөрүүд боловсруулахгүй байснаар тэнд хүн амын орлогын хэмжээ тодорхой хэмжээгээр багасаад тэгээд хүн амын худалдаа авах чадвар буурах үзэгдлийг хэлнэ гэсэн. За татвар нэмэх гэж байна мэдээж. Өөрөөр гар дээр авч байсан татвар одоо цалингаас тодорхой хэмжээний хувийг төрд өгч хөржин тэр хүмүүсийн худалдаа авах чадвар буюу хэрэглээ буурна гэсэн. За алдагдлыг бууруулах эдийн засгийн дарамт багаснаа гэсэн. За энэ татварыг нэмэх гэдэг маань тийм эерэг үр дагавар биш. Тийм учраас энийг бол аль болох ашиглахгүй байхын зүйтэй. За гуравт нь нийлүүлэлтийг дэмжих бодлого гэж байгаа. За үйлдвэрлэл бизнесийг дэмжих буюу бараа бүтээгдэхүүнийг олон тоогоор нийлүүлэх юм бол тухайн барааны эрэлт маань одоо үйл үзэгдэж гарын хуулиараа бол буурж байгаа үзэгдлийг хэлгэнэ. За импортыг нэмэгдүүлэх, за логистик тээврийг сайжруулах буюу өрсөлдөхөөс бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирснээр тухайн бүтээгдэхүүний үн маань буурах үзэгдлүүд байх нэ гэсэн. За дөрөвт нь үнийн зохицуулалт хийж өгнө. За үнийн дээд хязгаарыг тогтоох нь байна. Тэгснээр тухайн ховор бараа маань эрэлт нь улам эрэлттэй байхаас нь тодорхой хэмжээнд сэргээж өгч байна гэсэн. За тэгээд төрийн нөхцөөс бараа нийлүүлэх гэж байна. За гэхдээ энэ арга хэмжээнүүд маань урт хугацаанд биш төр зүрийн гал унтрах зорилготой хийсэн төрийн шийдвэрүүд үйлдэлүүд байх нэ гэсэн. За тавд нь валютын бодлого гэж байна. За үндэсний мөнгөний тэмдэгтийн ханжийг докторжуулах буюу докторжуулна гэсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мөнгөний ханж унаад байх тусам барааны үн улам өсөд байна гэсэн. Тиймээс импортын барааны үн өсөхөөс одоо энэ мөнгөний бодлогоор валютын бодлогоор дамжуулаад урьдчилан сэргийлдэг байх нэ гэсэн. За 21 оны асуултаа харах юм бол хариултан дээр нь бараа үйлчлэгээний эрэлт моднаа гэж байна. За энэ бол төрийн бодлого биш ахна. За бүтээгдэхүүний үн өснө гэж байна. За энэ бол инфляц ахна. За өндөр татвар хураах сонирхол бий болно гэж байна. За энэ бол төрийн инфляцийг бууруулах одоо бодлого үйл ажиллагааны нэг мөн ч гэсэн тийм эерэг үр дагавар биш. За дийн үйлдвэрлэлийн өсөлтийг хангана гэж байна. Энэ бол шууд өрсөлдөхүйц төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого байна гэсэн үг. Яагаад тэгэхээр үйлдвэрлэлийн өсөлт хангагдсанаар нөгөө нэг эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүнүүд буурж эхэлнэ гэсэн. За эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна гэнэ. Энэ бол инфляцийн үр дагавар ахна гэсэн. За бид инфляцийг бууруулах төрөөс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа хэлнэ вэ гэдэг. За эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна үр дагавар гэсэн. За бид өндөр татвар хураах сонирхол бий болно гэсэн. За энэ тийм эерэг үр дагавар бол биш төрөөс авч хэрэгжүүлж байгаа. За сийд нь бүтээгдэхүүний үн өснө инфляц. За бараа үйлчлэгээний эрэлт муудана. За энэ бол төрөөс авч хэрэгжүүлж гарах хэмжээ биш. За төсвийн алдагдлыг шийдвэрлэх буюу мөнгөний бодлогын хүрээнд хийж байгаа зүйл байна гэсэн. Тэгэхээр 21-ийн A-ийн D, B-ийн E байх нэ гэсэн.